You cannot find me. You cannot find me. За шинэ чалчаа влогтой тавтамаар л жоохны унтуулсан. Лээ одоо гадаа авч гаргаж байна. Одоо лээвтэр гадаа гарч тоглож байна. Дүүгийн унтуулчихсан. Найны хараад үлдэн тэгээд лээвтэр чинь дүүгээ унтуулчаад гадаа гарч тоглолдог тийм нэг тэгдэг болсон тий хоёлаа. Тэгтээ би бол унтмаар л энэ тэгтээ яг лээ үнээр гадаагаар маргаа тэг өнөөдөр бас гоё шин зас орцсон. Ингээд зас ороод байгаа байхгүй. Тэгэхээр бас гарч шингэн засан дээр тоглоулъя гэж бодчих. За яшир. Baby. Яах юм чин baby те? Оо тэгж хорогоо өгөх юм уу? Mommy, meteorite eat ингээд 10 minutes. Tommy. Том ангийнх нь найз уу? Яг он гэсэн ч хорогоо идмээр байгаа юм уу? I'm a baby. Чи том байна. Тэгээд энэ миний охин чи тэгтээ том байна биш юм уу? Миний охин чи юу лээ? Baby тийм ээ. Миний охины хүмүүс том байна гэдэл чи бэжтэй baby ахгүй. Ингээл чи заяа. Ингээд бэжээ заяа. Би газ уцаа өмсч өрөөд ирээ за. Sana buteron su radio. I dance. I dance. Чи бэлэг авах юм уу? I want to go to Poo playground. Let's make an angel just like this. Mommy, look, so footsteps. It's a big shit. It's a nice angel. Mommy, pretend this is my home, okay? Pretend this is my home. Окей. Оо за гадаас амар салхитай байна. Амар хүтэн болох шинжтэй шүү. Оо ямар хүтэн юм бэ. За тэгтээ одоо яадаг вэ гэхээр ер нь бол нөгөө нэг өдөр би лег цэцэрлэгээс нь аваад одоо өдөржингөө цаг хугацаа өнгөрүүлээ цэцэрлэгээс нь аваад гадаа модоо тоглуулж амжирдаг байхгүй юу? Өөр ажилтаа болохоор юу. Тэгээ ажлаа дуусаад ирэхээр ер нь нөгөө нэг дүүгийн ус мусанд оруулна, дүүгийн хөхүүлнэ гэж. За тэгээд нөгөө нэг хүүхдийн ер нь тэгэл унтах цаг нь аягүй хурдан болол ингэчдэг болохоор тэнгууд нөгөө дүүгийн унтуулчаад ингээ гадаа лег авч гарахаар ер нь бол их удаан тоглохгүй шүү дээ. Шүн алцсан тэгээ хүүтэн маам чи ер нь бол нэг 20-30 минут болдог байхгүй юу? Тэгэхэд л энэ хүүхдээ ингээд яг ингээл гадаа гүүгээл тэгээ ингээл яг ээж автагаа нэг тогломоор байсан. Тэр тогломоор байгаа тэр мэдрэмжийн ингээд аягүй хөрхэн дүүргээд өчт юм санагдсан. Тэгээ бас өөрсдөө ингээд гоё агаарчдаг гэх юм уу. Би ч гэсэн одоо ингээд гоё гадаа ингээд агаардаггүй ч юм уу гэл тэ хайлт ингээд. За нэ аваарэ. Оо за дахиад. За одоо яг барьж авъя шүү. За. Оо дутчлаа уучлаарай. За одоо. Оо sorry ээж нь дутаагаад байна. За одоохоо 1 2 3 Оо юу вэ? За арай өчтэй. Барай даваа. Оо. За. Бид нар чи ер нь ингэ тийм ээ штэ манайхаа юм гадаа айгу цагийг айгу баг өнгөрүүлдэг юм байна. Ер нь ингээл машинаас гэрлөө те эсвэл ингээл гэрээс ажил руу ч юм уу. За долли чи хаана вэ? Оо ийш унгаац юм уу чи? За.
Хөөх цав цагаан болцсон юм шүү дээ. Цаас нь салхинд хийсэд байгаа байхгүй юу? Тэгээд яг ингээ гадаа ингээд хүүхдтэйгээ тоглонгоо бас гоё агарлах боломжтой. За зохинтойгоо жоохон тоглолоо. Нилээ үүдэн байна. Гэтэ гоё юм. Яг ингээд шинхэн цас орж байгаа өдөр гадаа тоглохоор нэг гоё утаагүй яг гоё зөрхөн мэдхтэй. За тоглоё гэнэ тоглоё. За. I can make Romy song. Йоо, толгой өргөж байна. Йоо. Ямар толгой өргөнө. Өнөөдөр нэг хэр чин бүр толгой өргөж штэ лээ. Ямар хурдан юм бэ чи? Гүйсэн чинь ч гэсэн миний толгой өргөж штэ. За. Ooh, ladybug. Oh, there's a ladybug. We have arrived at the train station. We buy our tickets before we board the train. Ийм олон хүмүүс ардаа. Вагон суух гээд. In there? Орчулж шít. Oh, baby cute. Тийм жоохон беби хүртэл ингэ суух гээд. Энэ вагон сууханд бол мөнгө төлж тасалбар авдаг байхгүй та. Тасалбар гэдэг. Tap Чамыг хар. Та Ta сал sal бар bir бар bir биш бар. bar Тасалбар. sabar bir. What a busy train. Oh, ladybug. Чи ледибаг нь ямар олон хард. Sensi. Үлэв. Elon. У O лев. Lin. Лев. Lin. Лин биш ээ. Лев. Leo. 7 七八九是。九是 Энэ цэнгэн дуусчих. Little Bunny гэж байна. Алийг унших. За ингээд охноос салхилуулах гээд гараад ирсэн байна. Тэгээ би ерөөсөө ингээд охноос салхилуулж байхдаа камера авч гарч ирэх тийм ур чадвар маань хөгжөөг байсан байхгүй. Тэгээ өнөөдөр яг тэр өдөр нь байлаа. Тэр ур чадвар нь хөгжөөд охинтойгоо цог влог хийх камера авч гарч ирээд влог хийж гэдэг чинь амар олон ур чадвар шаарц ажиллагаад байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр тэр өдөр нь байлаа. Ер нь бол миний хувьд одоо шин төрсөн хүүхэд newborn дээр хамгийн сайн хэрэгжүүлэх гэж үздэг юм юу вэ гэхээр гадаа агаарт салхилуулах. Ер нь аль болох сайн салхилуулад ингээд ахаар шүн айгуу сайн унтдаг. Угаасаа ингээд шин төрсөн ээжүүд амар завгүй байдаг би мэдчихээн. Хоолой хийн, гэрээ цэвэрлэн тэ хөхүүлэн, мөмөн сан тэгэл хүүхдээ салхилуулна гэж зөндөө ажилтай. Тэгээ энэ дундаас хэрвээ яг ингээд priority буюу хамгийн чухлын дисараалаар тавина гэвэл ер нь хүүхдээ салхилуулахыг нэлээд дээгүүр тавьсан дээр юм байлээ. Тэгээ өдөр сайн салхилцсан хүүхчин шүн сайн унтдаг. Тэгэхгүй өдөржингөө гэртээ байж хараас нөгөө шүн ингээд ойр ойрхон сэрээд идэг ч юм уу. Хүмүүс хурж ирээд туслын мослыг гэдэг шүү дээ. Ээж аав ч юм уу хамаатан садан ингээд ирээд туслыгээд байгаа бол ерөөсө тусламж ийн агаарт гаргах тэр авах хэрэгтэй. Хүүхд аваад гарчих гээл тэгэл чи дотор нөөрөө юм хамжуулаад ингээ агаарт аваа суухад бол хин харж ирэх чухал биш шүү дээ тий. Ингээ сайн хараад сууж байхад хүүхд бол аль нэг нь ингээл би энтэн баймаар байна гэхгүй. Тэгэхээр сайн агаарт гарах айгуу чухал. Тэгээ өвөл агарлуулахын нэг юм байна. Өвөл нөгөөний хүүхдтэйгөө даарчин гэдэг дээ шүү дээ тий. Яг ингээд модон дунд ингээд наран дунд тий нартай газар модон дунд ингээд явж хахад
нийт даардаг. Мэдээж юус эхлээд ирүүл айгүй хүүтэн болдог. Гэхдээ хүүхдээ нөгөө даарчин гэдэг өвөл гарахгүй байхын оронд би бол даараад сурчаасаа гэж боддог. Дараа сурчих юм бол айгүй сайн дархлаа суудаг. Ерөөсөө даарч үзэж байгаагүй дандаа ингээд дулаахан байдаг хүүхдүүд нэг даарчхаараа айгүй хурдан ханаад хүрчдэг ч юм уу хоолой нүвдчихдэг. Аль болох жоохон юм хүүтэнд байлгаад сурчдаг. Нөх хөдөө өссөн хүүхдүүдийг санаж нэг бичлэг яваадсан айгүй өөрхөө ингээд хөдөө өсөж байгаа хүүхд гэсэн чинь ингээд өвөл ч гэсэн өвөл ингээд нимкэн дээлтэй тэгээ ингээд мүс хідэж байгаа байхгүй мүс ингээд аманд яг маргуучин шиг ингээд том мүс ингээд долооцсон. Тэр бол өстой хоолой молоо амар сайн дартлаа суулгаж байгаа байхгүй. Бөөцөлөөл дулаалаад тахаар ингээд хүүхд ингээд айгүй дартлаа суудгаа хүүтэнд ер нь ингээд дараад хөрөө тэг ингээд янз бүрээс сурцсан хүүхд бол айгүй сайн гэж би бол боддتي. За hi guys. Өнөөдөр date night хийх гэж байна. Тэгээ нөхөртөө цуг хамт бид хоёр сакс үзэж байна. Тэгээд let's get ready. Юу энэ халаат малалт юу вэ те? Салхилах гээд гарцсан байгаа хгүй. Тэгээд тэхээс өмнө би хөхүүлээд хийхрүүлсэн чинь ингээд гулгаад ер нь ингээд баха юм халтраа юмсоо тэгэл яраа хөхтдээ ээж ах шүү ойлгоорой. Энэ халаатыг ер нь айгүй олон хүмүүс асуусан байлээ. Энэ болохоор Calvin Klein-ийнх зөөлхөн, нэмгэн, тийм сундаг материалтай байхгүй юу? Ундлахны хувцас ах айгүй дуртай. Гэрийн хувцас цуглуулдаг. Хоббит гэх юм чаашаа. Гэхдээ ер нь айгүй гоё тийм чанартай, гоё материалтай гэрийн хувцснуудад дуртай хүн байна. Бано. Байна. Яасан бэ? Би очоод болоо. Ийм нөгөө танаад олгочихсон марцсан юм ээ. Тэг. Имээ та өнөөдөр манад хонж чадах уу? Болох юм уу? Та өнөөдөр манад хончихдох уу? Цагаан хоёр орой жоохон ажилдаа байгаа дэдэг. Тэгээд та хоноод жоохныгоо усанд оруулаад тэгээд томьёогоо хараад байж байгаа юм ээ. За. За. Тэгээ. За баярлалаа. За таад намаа ингээл ямар олон юм амжуултыг ямар мундаг юм ч гэдэг юм уу те ингээл яаж ийм олон юм хийгээд наа гэд манайхаа би бол ингээд айгуу одоо надад тусалдаг хүмүүс байдаг. Жишээ нь манай эмээ байна. Одоо би энэ чинь ганцаараа байсан бол би үнэхээр чадахгүй. Тэгээд манай эмээ одоо чинь ингээд надад айгуу сайн тусалдаг. Манай эмээ чинь хөвгшин настай хүн шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд ер нь бол хизээ миний хажууд байж идэг. Яг эмээ хэрэгтэй байна. Эмээ ингээд өгөөч гэвэл эмээ миний имэйл ав хизээч надад нэг ч удаа үгүй чадахгүй наа ч нь болохгүй бүтэхгүй гэж хэлж байгаагүй. Ерөөсөө л миний имээ одоо миний төлөө амьдарч байгаа юм шиг л тийм сэтгэлээсээ надад тусалдаг хүн. Тэгээ өнөөдөр болохоор нөгөө нэг энэ тоглолт нь 3:40-оос эхлээд тэгээ 6-аас бас нэг тоглолттой юм лээ. Тэгэхээр яг нөгөө нэг жоохон хүүхдээ усанд оруулж амжихгүй байгаа даа байхгүй юу. Тэгээд би яах вэ гэд хүн чинь ингээл нэг дотор асуудлаа шийдэх гээл явж байдаг штэ. Тэгээ имээг ирээ та өнөөдөр ингээд өгөөч гэсэн чинь бүр ингээд 1 секунд ч эргэлзэхгүй. Тэгээ гэж байгаа хгүй ингээд. Тэгэл тиймгот би бүр ингээд би ямар амар азтай хүн бэ? Би ямар I'm so blessed. Ирээдүйд одоо би өөрөө team age, team имээ болох юмсаа л гэж одоо ер нь боддөө штэ. Ямар их team тусалцаа хүнд ямар хэрэгтэй дүүл ялангуяа ингээд ээж болцсон team хүнд те. Өнөөдөр имээ туслан гинэ надаа. Тийм болохоор би ингээд гоё тайван дээтэндээ явж болох нь цагаан хоёр. За нүрээ будаад ер нь талтаа орж ийн. Би ингээд бейсэн дээр айгүй их цаг зарцуулдаг. Бейсээ гоё тавьсан үед ер нь бол ингээд хөмсөг нүд мүдээ нэг тийм хүнд будаад байдгүй. Гэхдээ одоо үсээ ингээ угаацсан байгаа. Яг уг хэсгийг айгүй гоё хатах хэрэгтэй байна. Нүрээ бодоход энэ тогшилт айгүй чухал. Яг юм зөв байрлалаараа маш гоё. Удаан ингээд тогших айгүй чухал.
Би нэр өмнөх чалчаа влог дээр энэ Тони Моллигийн энийг хонгоолж үзчихээ. Гэхдээ та нарт хэрэгжилж үзээгүй штэ. Үзүүлээгүй штэ. Тэгээ дараа нь би өөрөө хэрэгсэн чинь энэс айгуу гоё юм байл штэ. Ингээд шууд одоо хөмсгний сормосны бодог шиг юм хөмсгний бодог юм бэлээ. Тэгтээ бүр ингээд нэх гоё зөөлхөн өнгөтэй яг ингээд миний хөмсгөнд л айгуугаа тохироод. Ялгаа нь мэдээж чинь хөмсгний харандаагаар будчаад, самчаад тэгээ дараа нь ингээд нэг хөмсг тогтоогч төрөхдөг гэсэн баггүй юу? Ийм энэ Тони Моллигийн Skinny Brown Mascara гэдэг энэ болохоор ингээд 1 2 3 юмыг нэг дор оруулсан баггүй. Тэгээ айгуу гоё өнгөтэй, нэг уу natural. За саксны заал юм чинь жоохон сэрүүхэн байж магадгүй гэж бодож байна. Тэгээ одоо өвөл болсон дулаалга нь хэрч юм лээ. Надад нэм урт кашмирын сундаг ийм палаж өгдөг байхгүй юу? Минийхээ өмсч тийм үү? Доогоор нь бол би юм сул өмд өмссөн л ахалт. Өнөөдрийн хувцсны сонголт бол comfy and warm. За гарахаас өмнө жоохон хоол идчихээ. Манай нөхөр гэртээ ирсэн тэгээд хөвтөж гин. Цаа чи ер нь нэг юм чухал юм зомд ч юм уу эсвэл ямар нэг юмд явахдаа гэртээ ирж амардаг тийм төрлийн юм баггүй юу. Одоо жишээ нэг юмнаас нэг юм руу шууд ингэ явдаг. Дунд нь гэртээ ирж нэг цаг маггүй хөвтөж амарч хагаад явдаг. Тэгээд би бас тэрийг цагаагаас орсон. Ер нь бол би ч тэгдэг байсан баггүй юу. Тэгээд ер нь ингээ ямар нэг юмд явахаас өмнө жоохон гэртээ ингээ амарч хагаад явбал айгүй гоё тийм ирч хүчтэй тайван очдог. Удааны төрлийн яг нэг амар идэхээ хордгоо. Гэхдээ уус тийм их дуртай биш байхгүй юу. Тэгээ оронд нь би яадаг вэ гэхээр ингээ помидор, авокадо энэ төр ингээ хоолн дээр нэмээд тавьчихдаг. Одоо чинь яг суурьнд мах хүлээж тод махтаага ингээд хоршуулж хамт иддэг юм нь ногоо айгүй их ингээд нэмээд өгчдөг. Тэр хүн ногоон төр нь амар цадчихдаг. Тэгээд нардаа амар гоё. Авокадо, помидор хоёр бүр төгс зогцлоо одоо. Physically шүүгзээ. Би үзэж амжаагүй амар ядраад охин өхүүлчихэд унтаад төгсөн чинь тэгээ өглөө Facebook орсон чинь бүр монголчууд тэр чигтээ spoil заяа. Бүр мэдээний сайт хүртэл Physical Asia-д Монгол тэдгээр байранд орлоо гэд бүр тавьсан. Би бүр what? Миний охин ороод ирсэн уйлж байна. Охиноо өхүүллээ одоо. Ингээ хардаа хоолоо хоёр халбагтаал дараагийн юмлуу юм. Шамшну меня. Би нөгөө тийг сартаа нэраатай ээжийн тэмдэглэл влог дээр ярьжсэн да ингээд айгу амар юм төсөөлөөд тэрэндээ бас амар стресстэй байна гэд тэр нь одоо хэрэг аваа гэвэл тавтамж нь арай багассан. Өмнө нь бол бүр өдөр алган л тийм юм муухай юм бодогдвол айгаад идэв байсан. Одоо болохоор тавтамж нь бага юм шиг хэрнээ бодогдно. Дахиад нөгөө нэг хүүхэд нь
унаад бэртээд ингэчгүй дээ тэр тэгээд ингэчгүй дээ гэл тэгээд жирийн үед бодогддгоо тийм аим шиг бодлоод айгүй их орж ирдэг. Тэгээд энэ яг нөгөө төрсөнтэй холбоотой юм билээ л дээ. Тэгээд хамгийн хэцүү юм надад энэ бодлуудын хувьд айгүй хурдан төгсгөлийг бодчихдог. Тэгээд хүн энгийн үед ингээд дэс дараалтай өрнөлтөө ингэж бодож байгаад сатараад өөр юм бодоод эхэлдэг ч юм уу тий ингээ болчдөг ч юм уу мартчихдаг ч юм уу яг одоо яг энэ төрсний дараахын ээжүүдэд төрдөг энэ аимшигын бодлууд бол хамгийн муухай төгсгөлийг нь маш хурдан бодчихдог бараг секундын дотор төгсгөл нь бодогддог тэр л амир тэгэл яг тэр нэг муухай төгсгөл нь хүн бодчихороо яг төгсгөлийн дахин бодоод идэг энэ айгу түгээмэл юм билээ би яг тэр влог энэ дэр ярьсан чинь айгу ол ээжүүд бас би ганцаараа биш юм байна гэж над руу битсэн. Тэгээ тийм ээ. Та бүхэн маань ганцаараа биш. Бүгдээрээ адилхан, бүгдээрээ хамтдаа. Тэр яа гэж л төрлийн бэрхшээлүүд ингээд дуулаад явдсан байлээ. Тэгээ хүмүүс ч нөгөө хэцүү юм маань сошиал дээр нэг ярихгүй штэ тий. Хэцүү юм би хэцүү байна. Би юм бодоод зовоод байна ч гэдэг юм эсвэл би ингээд байна гэж хэлээ тэгэл нэг тийж ярьдгүү. Сошиал дээр ерөн сул дорой байдлаа нэг харуулж чаддгүү. Тэгэл яг ээжүүд яг одоо туулдаг энэ бэрхшээл зовлонгуудаа дандаа юм private тулдаг байгаа байхгүй юу. Одоо хувьдаа олон нийтэд хуваалцахгүй ганцаараа ингээл гэр гэртээ туулаад явдаг. Гэхдээ яг үнэндээ бид нар бүгдээрээ тэрийг даван туулд юм билээ шүү. Би ганцаараа туулаад байгаа үед амар ганцаардж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Ялангуяа ингээ гэртээ туулж байгаа зүйлсийг гэрээхэндээ ч баг ингээ ярихад ойлгохгүй тийм үед шүү дээ тий. Тэгэхээр ихэнх ээжүүд маань гэрээхэндээ ч ярих биш дотны хүндээ ч ярих биш. Хинт ч ярихгүй тийм ганцаараа тархин дотроо өөрийнхөө бодол дотроо л туулаад явдаг. Амар ганцардаг байхгүй юу? Яг тийм үеүүдтэй санаарай. Таад маань ганцаараа биш шүү. Бүгдээрээ би ч гэсэн яг тэгж байгаа. За цогоётой сагсаа үзчихлээ. Тэгээд одоо Биспермак гэдэг нэг казак хоолны газар ороод ирсэн байна. Тэгээд цогоо иш ах нартайгаа орж ирээд айгу гой хоолтой байсан гинэ. Тэгээд намайг одоо балцаанаар ороод тахшгүй. Тэгээд надтай одоо ингээ болцоод өргөжлүүлээд хоолнд оруулна гинэ. За тэгээд бид хоёр юм казак хоолны газар ороод ирсэн. Шорлогны цуглуулга хоёр хүнийхаар тэгээд нэг донор авч үзлээ. Тэгээд амсаж үзье хэдүүлээ хамт. тийм ээ. Амар юм хөнгөн юм биш үү? Манайхаа энэ казакор бол апам гэсэн үү сая? Апамчи гэнэ үү? Тийм цай юм байна. Тэгээд эмигийн цай гэсэн утгатай ингэнэ. Тэгээд өнгөн айгу сонирм агаадсан чинь энэ нөгөө одоо манай сүдэ цанивчин бол яг юм цав цагаан байдаг штэ. Сүүний өнгөтөө энэ болохоор нэг цэцэрхэн шиг өнгөтэй байгаа байхгүй юу? Мөртлөө яг амтны адилхан. Гэхдээ арай юм хөнгөн амттай. Тэгтээ энэ ямар гоё сүдэ цай вэ тий? За ийм том гамбир шиг ирлээ. За энэ болохоор кебаб нь. За let's try it. Би донор нэг гоё экспект. Яг донор хамгийн гол юм дээр соус. Донор идэхэд амар хэцүү маа ингээд шууд амар унаад байна. Сайн донорыг гүцэхгүй юм. Гэрийн амттай байгаа. Зориултын ад мэдээс таахгүй. За энэ котлет юм гинэ. Дандаа нөгөө Япон солонгос хоол идэж жоох уйтартай болчихдээ шүү дээ тий. Тийм үед бол бас иш орж ирээ казак хоол идвэл гоё юм байна. Тэгээ энд бол одоо яг ингээд бит хоёр л Монгол бас бүгд ингээд казак хүмүүс дандаа өөр хэлээр яриад. Тэгээд надад бол энэ шорлогын таалагдлаа яг гадуур явж байгаад юм хөнгөн юм идмэрээд шүү дээ. Гэтэ хөнгөн мөртлөө юм салаад малаатрахгүй биш. Яг юм гоё махан тийм хоол идмэр байгаа бол
Энэ шордлогийг 2 хүнээр аваад идчихэд айгүй хөнгөн юм байна. За, усанд ороод маск тавьчлаа. Тэгээд би нөгөө өмнөх чалчаа дээр бас энэ тосыг нэг хальт ингээд гошаадах юм гээд өнгөрсөн штэ. Манайхан нээр гоё юм билээ. Тэгээд би бүр дараагийн чалчаа влог дээр бүр үзүүлээгээд. Тэгээд энэ ингээд Тони Моллигийн ямар ч юм спонсорд биш заяа манайхан. Би зүгээр л үнэхээр таалагдсан юм а таад хаваалцж байгаа шүү. Энэ хартаа би бүр ийм их хэрэгэлсэн. Lifting anti-aging elasticity brightening гэдэг айгуу гоё үйлчлэгнүүдтэй. Гуаша кремтэйгээ цуг ирж байгаа байхгүй юу? Ийм гоё юм зумгаарлцсан яг юм коллагентекс. Окей. За тэгээд тосоо эхлээд өргөж чинь заяа. Тэгээ би жоохон үлдэгдлийн ингээ гарн дээр бас өргөчтэй. За одоо тэгээ массажлна. Яа ямар гоё юм бэ. Сүүлийн үед миний оройны хийх дуртай хамгийн гоё юм энэ болсон. Анх хийхэд бүр нүүр нэл өвчин амар өвдсөн байхгүй юу? Айгүй өвчтөнтэй байсан юм лээ. Энд тэндээ чангарцсан чилцэн. Тэний ингэсэн ч бүр ингээд хэдэн өдрийн дараанаас айгүй гоё болсон. За тэгээ би та хэдэд бас нэг аяллалын талаар гоё юм хэлье гэж бодоод саяхан цогоотойр явж аяллахын тийзийг авсан байхгүй энэ өвлийн аяллалын тэгээд Таиланд явж байгаа тийзээ Air Market-аас авсан. Тэгээ Air Market энэ жил Next Stop гэдэг юм урамшуулалт хөтөлбөртөө аян явуулж байгаа юм билээ. Тэгээд тэр нь болохоор та 12 сарын 21-ээс өмнө заяа ямар нэг аяллалын тийзээ Air Market-аас авах юм бол айгүй олон гоё бэлгэнүүдийн эзэн болох боломжтой юм билээ. Тэгээд тэр бэлгэнүүд нь айгүй гоё iPhone 17 Pro, AirPods 4-ийн бас 2 эзэн тодруулж байгаа юм билээ. Тэгээд зүүн өмнөд Азийн хүссэн чиглэлдээ 2 талын тийзээ эзэн болох боломжтой. Бас Сөүлийн чиглэлд бас 2 талын тийзээ эзэн болох боломжтой юм гоё бэлгэнүүдийг тийз авсан хүмүүс дундаас өгч байгаа юм билээ. Тэгэхээр би та хэдийг бас хэрвээ энэ үйлч юм уу эсвэл ер нь ингээд заавал үйлч биш дараа жил мөлийн аяллуудаа тий эртгэн захиалаад эртгэн тийзээ авах юм бол нэг тийм хямдралтай үнээр авах боломжтой байдаг. Хоёрт ийм гоё одоо бэлгэнүүдийн бас эзэн болох боломжтой учраас энийг хэлье гэж бодоод 12 сарын 21-ээс өмнө Air Market-ийн Next Stop гэдэг энэ хөтөлбөрт нь таад амжаад аваарай. Магадгүй миний дагагчид дундаас нэг нь энэ гоё бэлгэнүүдийн эзэн болвол би бол аяар баярлалаа. Тэгээ Air Market ингээд 7-7 хоногор ингээд week-үүд зарлцсан байгаа юм л дээ. Жишээ нь 11 сарын 24-өөс 11 сарын 30 нь болохоор Education Week гэдэг оюутнуудад зориулсан хэрэгтэй зөвлөмж мэдээллүүдийг хуваалцаад явах юм билээ. Тэгээ бас яг юм аяллалын үн дээр ингээд яаж аялд юм болоо яах ёстой юм болоо одоо чинь оюутнууд гэхэд яад юм болоо тэгээ оюутны тустай хямдрал гэж байд юм уу? Яаж явах ёстой гэдэг ингээд зөндөө олон юм мэдэхгүй юмуд гарч ирдэ штэ тий. Тэнгуут яг ингээд social хаягийн дагчих юм бол 7-7 хоногор ингээд өөр юм мэдээллүүд хэрэгтэй зөвлөмжүүд ороод явах юм байлээ шүү. Миний штэ яг эн чи амир өвдсөн. Яг энэ уруулны дээр дээд уруул гэх юм. Энийг ингэсэн ч юмэр ингээд яг энэ яж л амир гой төгс хэлбэртэй заяа. Яг энэ хэсгээ ингээд амир гоё. Нөгөө айгүйх ярьдаг ажил хийдэг болохоор яг энэ ам хэсгээр айгүй чилдэм шүү. Ой. Энэ л маш гоё. Яа шоо ингээд толгоор байгаа ч харуулж өгөө. За ингээд нүүр өөр нь бол болцсон заяа. Одоо хамгийн гоё хэсгийг хуваалцъя. Хамгийн гоё нь болоог байсан байхгүй одоо хамгийн гоё нь заяа. Гараа гуашаадах. Манайхаа. Йоо, энийг би бүр ингэ олж мэдчихээд би ингээд зурт үзчихсэн байхгүй. Тэгээ нүрээ энэнгээр ингээ массажлж дуусчаад яад юм блэ гэж жаад гараа ингэмэрсэн үтсэн чинь болт юм бэлээ. Тэгээ амар гоё юм бэлээ. Мод яг ингэ ясна дундураа заяа. Энэнгээр ингээд. Йоо. Манайхаа зүгээр итгээд очиод энийг аав заяа. Тэгээд надад дараа нь таларх. Юу ингэ ганцаараа баярлаад суучаад чадахгүй тайдад ингэж алчаа влогоор хуваалцаж утсан байхгүй. Ингээд тартаа. Йоо. Маш гоё. Тэгээд энэ алгаа ингээд алга
Ёо, энэ хэсэг нь бол бүр нийл хүндүр. Тэгээ энэ үе мөчн дундуура. Ёо, энэ минь би ингээд хаяа бүтэн биеийн барианд орохороо ингээд нөгөө бариачт нь ингээд хуруу зүгээр ингээ явтсан шүү дээ. Би бүр миний хуруунуудыг ингээ гоё үеэр нь ингээ дөөсөө гэж битүүхэн хүсдэг байхгүй. Тэгтээ би асууж чаддгүй юм л та. Тэгэнгუთ ингээд гэртээ өөрөө ингээд энийг аваад энэ тос нь ингээ удаан шингэдэг. Айгуу гоё яг массажны гоё тос юм шиг байгаа юм. Ингээл айгуу гоё болчихж байгаа байхгүй ингээд. За thank me later guys. За би одоо влог эдитлээ. Яг одоо би нэг эдитлээд би маргааш танарт үзүүлэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр маргааш чалчаа влогороо уулзцгаая.